Дуудах нэрийг эцэг их дуурсах алдрыг өөрөө олдог. Хийсэн бүтээснээрээ мөнхөд дуурсагдах алдрыг бүтээсэн эрхэм нэгэн энэ удаагийн нэвтрүүлгийн гол баатар. Тэр хүн өнөөдөр та бидний дунд байхгүй ч түүний дэглэсэн цолхирчин мөнгөн буйлын эзэд хос залуус уулган шарын тишээ их үрс амгалан байна. Малчин залуус зэрэг говь нутгийн эгэл төмний амьдрал хог эрхэмсэг уран тансаг бүжгийн урлагаар дамжуулан илэрхийлсэн бүтээлүүд нь та бидний мэлгийг баясган сондрыг мэласараа байлээ. Монгол улсын урлагийн аюул сэтгэлтэн бүжиг дэглээч Лодонгийн ухнаа 1940 онд хатан болог суманд цэлгээгийн ганцгүй болон мэдлжээ. Тэрээр 1948-аас 53 онд хатан болог сумын баг сургууль, 1953-аас 56 онд Хөвсгөл сумын 7 жилийн сургууль, 1956-аас 1959 онд аймгийн төвийн 10 жилийн сургуулийг тус дүүргэж хөдөө аж ахуйн дээд сургууль сурчээ. Гэвч тааж тааварлашгүй амьдралын их шуурганд автын осолд орсноор дээд сургуулиар орсон байна. Улмаар аймагт ирж албастрын завуудад ажилд орж байтал тухайн үед олонтоо зохиогддог байсан байгууллагын урлагийн үйлчлэгт оржээ. Үүнээс улбалан ардын депутатуудын хурлын гүйцэтгэгч захиргааны шийдвэрээр 1961 онд аймгийн соёлын ордонд бүжигчнэр томилогдсон байна. Энэ цагаас л түүний урлагтай холбогдсон түүх эхэлжээ. Соёлын ордны шинэхэн бүжигчин ухнаа бүжгийн багш байсан Батмужаа нар цолхирчин савхан мэдлэлт бүжгийг заалхан ирээдүйдээ бүжигчин болохоо баталжээ. Завулмаар 1963 онд худаг дээр бүжгийг дэглэн туршилснаар бүжиг дэглэгч болох эхлэл тавигдсан байна. 1966 оноос бүжгийн багшийн ажлыг орлон гүйцэтгэж 1967 оноос бүжгийн багшийн курст суралцсан тугасч соёлын ордны бүжгийн багшаар томилогдсон 1988 онд группт орох хүртлээр ажиллажээ. Тэрээр соёлын ордны бүжигчин байхдаа маамтай гэр бүл болж 5 хүү 2 охинтой өнөр өтгөн гэр бүл болсон юм а. Ер нь бол манай авч айгүй юм тууштай. Хүнд ер нь болж л өгвөл туслан ер нь Бас их хөөрхөн марзан их хөдөлгөөн хурдтай. Тэгэл ер нь л 50 явна гэж байхгүй гүүгээл явж яадаг. үнэнч сэтгэлээрээ байдаг. Ийгөө тийм хүнд тусламжтай манай өвч. Тэгэл цагийг айгүй нарийн барина. Их үнэн үг хэлдэг, зөвлөдөг юм зааж сургадаг. Нөгөө дээр үед биднээс ч нөгөө зурагтаар чоймоо багш гэх Монгол бичгийн багш хичээл заадаг байсан. Тэгэнгүүт тэр Монгол бичгийн багшийн хичээлээ чинь яг ажиллаад харж ирээл 7 цагт яана би тэдийг дэвтэр номоо бэлтэж байгаараа л гин. Тэгэл ирээл бөөндөө Монгол бичиг үздэгсэн. Одоо бид нар чи ямарчсан бүгд Монгол бичиг гадралдаг бичдэг. Тэр нөгөө зурагтаар зааж ахтан дагаж аавгаа дагаж сурж байгаа л сурцсан. Тийм Монгол бичиг энэ тэрийг айгүй бид нарт сурхан зөв ид шүү гэдгийг энэ тэрийг ойлгуулж өөрөө хандаа сурж энэ тэр гэдэг байсан. Тэгээ ер нь их тайван юм айгүй цаг нарийн барин. Өөсөн хоол болох гэж байгаа 5 минутны дутуу чи нэг аяа хоолыг чи явуулдаг гэсэн чи юу гэж байгаа цаг болчихлоо гэж зүгээр идэхгүй л гараад байгаа. Цаан ч 20 хэдэн хүн хүүхэд ажил зогсож байгаа 20 хэдэн хүн нэг хүүхдээ 5 минут гэж бодчих 20 хүүхдээ ямар хэдэн минут болох вэ гэж үнэхээр алга болж байгаа шүү дээ. Айгүй цаг байлна ер нь. За манай ухнаа багш одоо ер нь юмыг бас нэлээд төргөн сэтгэдэг юм шиг байгаа. Ер нь л тийм үү гэдлийг огцом хэлээл тэгж байгаа нөхцөлд бол уран бүтээл бол ухнаа багшаас гардаг л байсан да. Одоо үнэхээр л авьяатай сайхан задарсан авьяатай байсан учраас энэ бүжигч нь одоо ийм сайхан бүжиг хийж одоо их сайхан мэргэжлийн сайхан төвшөнд авч явсан байгаа. Тэр үеч нь оронтооч олон байлаа, олон сайхан бүжигчилж байлаа. Ухнаа багш одоо тэднүүстэйгээ их тулж сайхан ажилладаг хүн байлаа. Миний өшөл ер нь юу штэ. Их тийм дэдгэлсэн тийм их хөнгөн хөдөлгөөнтэй гялалцсан нүдтэй тэгэл. Их сэргэлэн Ерс зүгээр суухгүй штэ. Годомжинд зүгээр явахгүй штэ. Бүжиглэл явна. Бүжиглж авчаад гинт зогсоол хүн амтаа харж ийн нүгэл ийш тийш хараад тэгэл байж идэг хүн байсан. Их хөнгөн шиг тэг хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Хөөхөн гүйдэл явах батай хүнтэй харьцаж чаддаг тийм л. Чин барилгын баяр гэдэг байсан. Танд ахындаа суудаг байсан. Манай багш хэрэг манайхаас жоохон цаахан. Тэгээ өглөө бид нар хоёулаа ажилдаа ирэхэд багш маань гараад ирдэг. Би гараад л ирдэг зам даагуулзаа наашаа ирж. Тэгээд замдаа алхаж явтал ингэсэн төрүүлэл алхачдаг. Одоо аргагүй одоо яаралгүй яхаа би ч гэсэн ажилдаа яарал алхаж л байгаа шүү дээ. Тэгсэн надаас төрүүлэл алхаад бид ч 17 8 настай л байсан. Тэгснээр алхаж ясан ингээл
багштай аргагүй багштай одоо ажилдаа яарч байгаа юм байна гэж бодвол гараас нь харахад гар нь янз янз болоо. Гараа ингээд чөлөөтэй хайж явж яснаа гар нь янз янз болоо ингээд явдаг. Нэг ардаа нэг нуруугаа урж явж яснаа гэнт урдаа гарч барьчих шиг тэгж яснаа нэг мэцэг нэг далж ууч ирсэн гэсэн. Одоо намайг хурдан алах гэж байгаа юм болоо гэж бодоод нэг гараа ингээд хэрнэлгүйгээл хажууд нь очдөг. Ер нь алхаж гიშиж байгаа ажилдаа явж байгаа амьдралдаа ер нь нэг тийм хөдөлгөөнтэй тийм л юм байсан. Тэгээд нэг мөс тогтсон байсан байхгүй яг манай театрын уур тэгээд бид нар ингээд ийш тийш явахаар тэн дээр айгүйх ингээд гуулгана. Гэрлүүгээ цайндаа явахдаа ингээд тэрүүгээр дандаа гуулгадаг байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр ингээд манай мөнх нас ингээд бүжигчин байдیں۔ Бас бидний нэг дараагийн үеийн бүжигчин л дээ. Тэгэл тэрнтэйгээ ингээд хоёулаа энэ цонхон дээр ингээд зогсчихсон чинь багш гараад ирдэг байхгүй юу. Тэгэл санаандгүй үжсэн чинь багш хараа айгууд яг тэр мөсний дэрэгдэж шнэ ийш тийш ингээд хүн амт ингээд харж ирсэн. Амар гүйжсэн гуулгана. Амар гуулгангуудаа амар тийм гоё ингээд поз моз ороод гуулгаж байгаа байхгүй. Амар тийм айгуу сонир хүн байсан л да. Ер нь годамжинд явахдаа ч зүгээр явахгүй. Үргэлж юм бүжгээ ингээд бодож явдаг тий. Тэгэл тэр хөдөлгөөнөө ингээд хийж явдаг тийм л хүн байсан. Би хавар болгон төрнө. Голдуул хавар төрнө 3 4 2 3 сард л голдуул төрдөг гэсэн. Манай өвгөн хавар болоход холын барьгаад явна. Дандаа холын барьгаад явна. Тэгээд нэг явахдаа 60 хоноо яваад ирнэ 45 хоног яваад ирнэ. Тэгээд өөхтөл гэртэл байж. Тэгээд би нэг удаа баг хүүгэн гарахад энэ баг хүү гарахад юу яасан. Яг гарах гэдэг нь хэдхэн хоногийн дотор манай хүн холын барьгаад явна гэдэг. Тэгээд ерөөсө гарах гэж тэгсэн чинь за яг 2 3 хоног харсан тэгээд 2 3 хоног чийсэн. Тэгээд би яг төрсөн. Төрөхөд яг төрөхөд орон дээрээс бууж одоогүйсэн. Тэгсэн манай өвгөн холын барьгаад явлаа гэх. Тэгсэн чинь надад тэгээд захиа ичиж өгөөл явж оруулж ирсэн соёлогч аваад орж ирж ирсэн гэдэг авч. Тэгсэн манай би ч амраа төрж ирсэн болоо юу маа чи нэг өмших та. Манай их баригч уншичаад юу гэж байгаа бас нэгнээс салаа явахад яам гэсэн чи үгс. Би авч цаг нагаад аквагаасан. Ажид нь хөдлөө явцсан байлаа. Гэл ирж ирсэн дээ. Аймгийнхаа төв дээрч аймгийнхаа сумдаарч алсын бригад аймагуудаар шин тэр одоо ер нь багштайгаа хамт явсан алсын бригад ч байна, ойрын бригадууд ч байна. Тухайн үед бол ер нь бол манай театрын уран санд бол ухнагшийн бүжигнүүд л гололдог байсан да яруу. Гэхдээ бас мэдээжэр дэлхийн бус улс үндэстнүүдийн бүжигч байсан өөр бүжиг дэглэгч нарын одоо Сүхбаатар огшийн Сэвж Тугаан тэр гэсэн бүжигнүүд бол байдаг байсан. Гэхдээ гол нь бол мэдээжэр бас нутгийнхаа онцлог юуг харуулсан тийм бүжигнүүд бол гололж байдаг байсан. За тэгээд энэ бүжгээр бол бид нар бол 2 ч удаа дан бүжгийн концерт хийж бусдаа 18 аймагуудаар энэ төр явж баригдаар тоглолдог байсан. Тэгэхэд манай бүжигч чинь 20 гаруй бүжигчтэй тэгээ урын сандаа бол ер нь бараг 70-80-аад бүжиг бол тэр үед байдаг байсан. Тэр жил 81 онд энэ Дархан хотод 5 театрын уулзалт болж тэнд манай аймаг өмнө очиж оролцож. За тэнд бас манай аймаг ер нь концертын дотроо бүр бүжгээр бүжигчд бүр 5 театртай 2 дугаар байранд орж байлаа. За энэ хэний миний багшийн л одоо хавья. Тэгвэр бас багшаараа махлах явдаг. За хоёрт нь манай дүүнээс хэлбүүгүй. Ер нь ганц дархан ч гэхгүй ер нь Монгол улсын хэмжээнд тэр үеийн одоо 18 аймаг 4 хот гэдэг байсан да одоо ч одоо 21 аймагч болоод байна. Энэ бүх аймагуудаар сумдаараа ингээ явхад бид нар чинь дам бүжин концерт одоо концертууд ч одоо дуучидтай хөгжимтэй за мэдээж хөгжим байлгүй яхаа. Дам бүжгээр бид нар мөн л одоо багшийнхаа л хэдэн бүжгүүд шүү дээ. Тэрүүгээр концерт дан концерт хийгээд энүүгээр бас аймагуудаараа тоглож явж тэгээ нэг аймаг тийм үү суманд очиход за Дорногов ирж Дорногов аймгийн бүжгэн сайн юм блэ концертын л үзье. Концертын үзэх дотроо бүжгийг харъя гэж л одоо үзэгчд зэрэгтэл маань дүүрэн л байдагт одоо биднээс бахарж явдаг. Төмөр замаар ингээд баригад явдаг аахгүй юу? Богоонтой. Одоо соёлын богоонтой. Тэгэл баригад явал яа ингээд зөрлөг болгон дээр очиад тавдсан шүү дээ. Тэнгүүд манай багш нэг ийм сахин кепиг өмсдөг гэсэн аахгүй юу? Тэгэл нөгөө нэг очисон газар болгоно нөгөө Ленин Сүхбаатар хоёрын нөгөө баримл байна. Нөгөө клуб дотор нь. Тэгэл манай багш нөгөө сахин малгайгаа аваад Ленин толгойд тавьчихдаг. Яг тэр нь амар гоё зохино. Тэгэл нөгөө нэг багш одоо ингээд малгайгаа тавьчихсан гот одоо явахтаа яг мартаад явна да гингүүд манай багш хизээний л мартаа явчихна нөгөө Ленин дөмсгчүүл
Лений толгой дээр савхан малгайгаа тавьчаал мартаа явчихсан. Тэгээд бид нар хойноос нь малгайг нь аваад явангууд багш малгай алга гэж хүрээд тэгэнгүүт нь бид нар бас шоглоо шүү дээ багшигаа. Та өөрөө Ленин өмсгсөн. Тэр Ленин гоч өмсөөл таны маргааг өмсөө хоцорсон шүү дээ гэл. Тэгэнгүүт багш ингээд клубрөөс амар ингээд хурдан явах. Багшаа гингүүд маргааг нь хараад багштаа бас аюух тоглоно. Ана яхад ерөнх тийм сайхан тогтсон 50 хүн шид ёо. Би тэр ерөнхий ёстойны 20 хэдэн жил ажилласан битээ. Тэгтээ ёстой би тэр хоорондоо ёстой нэг ч анз үрд нэг ч модож ёстой байхгүй. Өгөөж байгаад энэ олон хүүхдээ хаж өгөө тэглээ инглээж хоорондоо ярьж байсан байхгүй. Ерөнхий одоо тэр үеийн улсуудад тийм 50 байсан юм. Би тэр ч тийм нэггүй 50 болсон юм ёо. Би тэр бол чи тэгчлээ ингэчлээ тэгжил орой ирлээ. Чи ажилдаа би ажилгүй тэр чихний тийм ямар ч тийм бодор гэрт дотор бол тийм хэл ам хэрүүл зургааны зэрэг тийм л байгаа. Манай эгч чи аав юу гэд. Би ч ээж юу гэд. Тэгэл аавын охин ээжийн охин гэл хоёр тустай орой унтуулахлаар тэгэл хоёлаа би аавтай унтна би ээжтэй унтна гэл. Би ч дандаа л ээжийн хөхөдөөс манай эгч болохоор аавын бүр амных нь хөхдөөсөн да. Ер нь аавыг бол сайн дагаал ийшээ тийшээ ер нь уйж байгаа л ер нь бол дийлэл явдаг байсан тий. Тэгэл театр юу Улаанбаатар руу явахад нь л дагаж байгаа л тоглолтоор яваал тэгдэг байсан. Тэгээд ер нь бол тэгэл театр дээр л ер нь бол үнждэг байсан дуу дагаал. Тэгэл театрын хаалга ороод очихоор нөгөө багшийн эрхийн солиот ирлээ гэдэг намайг бүр амдахгүй нэрээр минь дуудахгүй ш нь багшийн эрхийн мас ирлээ л гэдэг дууддаг байсан. Надад зориулаа янзг гээд бүжиг тусдан зааж өгч ийсэн. Босоод хүүхдүүд хүмүүс бүжгэлж байгаагүй ганцаараа би өөрөө л бүжгэлж ийсэн. Тэр үжгээрээ тэгээд 3 дугаар ангид ахтаа сургуулийн бүжгийн авраг олчихсон. За их бүжиглэх дуртай байсан л да. Хүүхд татаад тэгэл байж байгаа л зургт хараал байж байгаа л бүжгэлждэг. Юм хөлгөөн байж байгаа л хараал бүр бүжиглээд байхгүй цацхан жээж ямарсан дэ чи нэг охинтой нэг бүжигсэн заагаад өгчөлдөө ядаж чи арай дэндүү хүүхдүүдэд хэрэглэхгүй ингээл тэгэл тэгдэг гэж байгаа. Тэгээ нэг бүжиг зааж өгöd. Тэгээд тэр чинь болохоор нэг урдын язгуур орлогт орсон тий. Монгол биелгээ хийгээд тэгээ тэр Монгол биелгээгийн ардын язгуур урлагийн надад нь тэр нэг ингээд шатаар л ялгаруулдаг гэсэн юм шиг. Би тэр их жоохон бисаа 1-р ангид байсан л ах. Дөнгөжл 1-р анги байсан бах та тий. Тэгэл 2-р шатанд нь ялтуу шалгарч орж ирсэн. Тэрхэнд бол бас нэлээд амжилт дээгүүр л оролцсон юм шиг байгаа. Тэгээд дараа нь нэг бас нэг уулгын шарын тгшээх нь өөрөө бас нэг надад бас нэг найруулад нэг бүжиг надад тааруулаад нэг бүжиг хийж өгсөн. Тэгээ тэр бүжгээрээ би нэг хөхт яргуу наадамг болдог гэсэн шүү дээ. Тэрэнд оролцоод тэгээ яргуу наадамд оролцоод юу яатэ. Нэг бүжиглчингтэй нэг актер юм бодохгүй хичээлдээс ингээл яраа гараа явагдсан чи сүүлд нэг мөнгөн медаль авсан. Тэгээ яагаад яваад гисэн бэ гэсэн намайг бас балкон дээр зогсож ирсэн чил баяр хөргий гэл нөх хүүхдүүд айгүйх тэгэлээ тий. Тэгээ өөрөө ч мэдэхгүй байсан. Зин чин дараа нэрээ даа ажиллах мөрсөн бүгд баяр хөргөлцгийгээл тэгээд нэг найрамслангийн бочонкоор такуу шагнуулаа. Тэгээд нэг найрамсланд явж амарч ирсэн. Аап нь бол ер нь надыг бол их тийм бүжгийн айгүй хавьяастай ер нь тийм монтог ер нь нэлээд дээшээ явах хүн гэж бодож ирсэн. Намайг их яадаг байсан юм аа. Бүжгийн тал дээр их бүжигчин болох их оролцсон. Тэгээ би ч их дургу байлаа. Тэгээд аав чи хүчинтэй тэгээ бараагүй та ер нь тэгээд бүжгээр нэг яваагүй. Нэг удаа бас нэг аав нэг айгүй нөгөө гүйлтийн тэмцээн болсон юм биш үү? Айгүй гүгдсэн чинь өрөөс нь сандаалтаа ороод ирдээ. Та яага өрөөс нь сандаалтаа ороод ирж гэсэн чи аав нь гүйж агаад тэр чигтээ нөгөө гүйлтэндээ ягаад сандаал мандаалаач аваа тэр чигээр нь гүйц ингээд тэгээ өрөөс нь сандаалтаа орж иржсэн санаад. Мэргэжилтний дэлгүүргээд аймгийн нөгөө дарга нар ордог мэргэжилтийн дэлгүүр гэдэг байсан. Бус дэлгүүрт байдгүй юмнууд л байдаг гэсэн. Тэгээд тийшээ орж аав ээжигээ дагаа ороход их гоё байдаг байсан.
Би ч бас нэлээд дүрсгүй талдаа байсан. Тэгэл энэ голдвол өдрийн 3 цагийн киноны Монгол их очиж авдаг байсан таавас. Тэгэл заримдаа ч яг нөгөө ямдаггүй хэлээд оруулчин заримдаа мөнгө өгөөл явуулна. Тэгэл өдрийн 3 цагийн кинонд дээр очиж жоохон үүмэлдэг л байсан юм та. Аав чи айгүй хөхтэй юм. Дээр үжих тэр шагналт насыг халаасаа их явдаг гэсэн юм шиг. Тэгээд бид нар халаасаа олон ах нартай олон бужигнал халаасаа гацхад яг халаасаа гацхад яг аав хатнаас халаасаа бариад авах. Манай байр бас нэг бүтэн сагсан болгонд ингээл дандаа гүйтэг маадаг гэж одоо дээр тоглолт байсан. Тэр гүйтэг маадаг тоглоно. Нэг арсан чил хажуугаар нэг хүн сүггээлгүйгээ гарсан чил аав харин гүйтс тоглоод явчихсан. Тэр бас их сонирсан. Олон хүүхдийн донд орцсон ганцаараа бомбугаар цар гүйдэг. Бомбугаар нэгээ бүүжээд ордог тийм гүйтэг маадаг. Нэг арсаар аавар давхиж явдаг. 84 мөрөө онд хаад Орос яваад тэгээд Оросоос ирэхдээ нэг улаан юбктэй ягаан цамцтай хослол очирч ирчихсэн. Тэгээд цэцэрлэгтээ тэр өдөр чингээс хамт дээрээс босгосоо. Ичээл шиний хүмүүсчээд ичээл сандал дээрээс босгох нэг өдөр чинь суудсан. Надад ч ерөн голцоо нэг их чинь дандаа хойж авцсан гэдэг байсан чи. Шинэ авц очироод өгсөн чи өнөөгөөс ичээл ангидаа босож чадахгүй. Өдөр чинь сандал дээрээс уудсан. Тэгээ бас нөгөө Орос явж ирчээ. Одооний нөгөө нэг эксперимент энэ төргээ бох байдаг шүү дээ. Тийм багчаа одоо ингээд дөрвөлжин хайрцагтай юу амтаараа одоо. Тэгээд тэрий чинь баг 5 6 хайрцаг авчихсан бүх шавнартай өгөөл одоо хамгийн том билгэн дээр одоо тэр үед нөгөө бохмог ховор байсан болохоор хамгийн гоё билгэнээсээ шаа. Тэгээд цэцэрлэгийн багш магштай өгөөл ангийнхаа хүүхдүүд тараагаал тэр охиг өрөөстэй хүмүүс амар том билэг авцсан шиг ганцхан ширхэг бохоо үзсэн. Амар том юм авцсан шиг тэгээд баярлалдаг. Тэр эд чинь тэгээ бохоо хаврсан юм хаад гэсэн. Манай өвгөн үнэн ажлын төлөөлөл мэлдээ бас би ажлын төлөөлөл. Тэгээ урлагийн 10 хоног болцгоо хот руу явсан. Тэгээд тэр хүүгээр дагуулад урлагийн 10 хоног дагуулаа явсан байхгүй юу. Тэгээд жана сургууль хийж байгаа хүүхдээ голын зах дээр хүүгээ өгчихгүй энэ тоглож байгаа өгсөн юм байл гэдэг. Тэгээд доктор өөрснөө сургуульд хийж байгаа. Тэгээд хад вөөндөө байж байгаа бүгдээрээ хоолнд орох цаг нь болчоод бүгдээр явсан юм байна цугаараа. Тэгээд очоо хоолнд ороо байжсэн чи арай хүүхэд байдгүй гинт хүүхдээ санддаг. Тэгсэн чи арай өөний хүүхдээ ажиргээл цугаар юм болоод нэг шавнар нь дахпаад яваад очсон ч голынхаа сахтай байж гэсэн үүр. Одоо өдөөний хүүхдээ моготтор юу аах юм. Хөллөөгөө тэнд яг л байсан гадаа хүүхдүүд ирээ заримдаа чулууддаг гинэ зайл. Ганцхан гинэ тэгээд яах. Тэгээд лагаад байсан гэж байгаа юм. Тэгээд явсан дөөг. Хүүгээ гол дээр хайцсан чи мартацсан байх шүү дээ. Тэгээд гинэ тэр бичсэн. Таним юм өөр хүүхдүүд ингээл сайхан манай хүүхдүүд бол намайг зовоосон байхгүй бүгд сайхан гэж дурдураа ажиллаа хийгээл дурдураа яваад энэ чинь манай хүмүүжлний сайхан. Миний аав хүн тудлааж хулгай яаж болохгүй шүү гэж тэгдэг. Хүний ажил бүтэх юм бол өөрийн ажил бүтнэ гэж биднээсээ баар багаас мань сургасан. Тэгээд ер нь бид нарыг хүний эмээгч гэсэн битээ хэлэхгүй авч байгаарэ нэг тэвэн жишээлсгүй авсан гэсэн ер нь бол тэр чи хүний юм байдгийг шүү гэдэг ч юм уу. Ер нь айгүй тийм зөв талаас нь айгүй явж байхдаа хамт явж байхдаа айгүй их сургаал айлддаг. Тэр нэг зөв хүмүүсийн талаас байдаг гэсэн л та. 1990 онд би 88 он зэрэгт яваад 90 онд халагдаж ирсэн. Сэргээс халагдаад ирсэн гэрт хүн байдгаа. Хажуу айлаа түлхүүрээ аваад гэртээ ороод ирсэн хүн ч байхгүй. Хүүхдэн зэрэгээс халагдаад ирж байгаад хэн ч байхгүй хүлээж авах юм байна. Аавыг асуусан чи аав нь 70-нд юу хийж байгаа юм. 3 хоног ажиллахаар томилттой явцсан. Ээж байхгүй нөгөө жижигт гарцсан нөгөө совлогч. Тэгээ хүн байдгүй тэгээдсэн чи харин оройн аав суудлаар гүйдэртэй. Тэгээ ирэхээр би нэг цэргээс салгадахтаа нэг юм гартаа юм ачууранд одоо нөгөө хужаагийн нэг юм зурагтай ачуур их гардаг байсан 90 он. Тэр үнд би нэг 750 төгрөг 700 тийм 700 хэдэн төгрөг 70 гойг 790 онд юм чи тэр чинь
Тэгэхэд аав 750 төгрөгээр цалинтай байсан. Тэгэхэд би 750 төгрөг өгсөн чинь аав чи хаанаас юу хулгай хийж өгч байгаа бөө юм болж байна. Тэгээд би нөгөө барилгын зэрэгт байсан учраас нөгөө гэдэг цалин өгдөг гэсэн 125 төгрөг өгдөг гэсэн. Тэрийг алдахаас өмнө цуглуулж байгаа. Тэгээд аавтай гэж өгсөн. Аав чи хаанаас хулгай хийсэн чи юу гэд бөө юм болж иж хэлээ. $1975 онд одоо багштай шалгуулж анх бүжигчнэр энэ аймгийн соёлын ордон байх үед нь ирж ажиллаж эхэлсэн. Тэр тухай үед одоо би өөрөө бүжиг гэдгийг бас сайн мэдэхгүй 10 хэдхэн настай хүүхэд байлаа шүү дээ. Тэгээ багшаараа шалгуулж байгаа анх л одоо ямар шалгуудыг юм тэрийг чи мэдэхгүй. За зогсоох гэдэг зүгээр ингээд зогсчих үгүй ингээд зогсгол нэг хөл гараа чинь ийш нэг болгоод л тэгээ зогсоцсон. Тэгсэн чи би нэг зогсох нь оочих гээд байхгүй. Тэгэхээр сандлын нар дээр нэгээр бориор ингээд түшээ зогсчих. Тэгсэн за чи зогсч чадж байна гэсэн би чадаж байна л гэсэн. Гэхдээ юм төшөөд байгаа юм биш гэдэг. Үгүй төшөөгүй гэдэг ингээд. Очоо төссөн байна гэсэн миний нэг хөлөөрөө санд төсчих мэдээд. Очоо ингээд зогсохгүй шээ наашаа хөндөй зогсоо. Нөө сандлаас ч мөр хөндөй яваачаад өнөө тэр үеийн нэгдүгээр пазэс гэдэг байсан сон класс дасгалын. Тэрүүгээр ингээд зогсоогоо. Тэгсэн чинь унах гад болтгоо ингээл хойш ууршаа. За чи унахгүй зогсоодохтой тэр үе нэгдүгээр фазаас хоёрдугаар фазаас янз бүрийн одоо хөлний одоо тавилт гიშгэлтүүдээр ингээд зогсоо. Тэгж анх одоо бүжгээр зогсож байгаа байдаг тэнцвэрээ шалгуулж. Тэгсэн багш маань яах вэ энэ хөл гарна гайгүй нээлттэй болгочмоор хүүхэд байна шүү дээ. Аль тэрээс одоо 75 онд энэ соёлын ордны барьгаад энэ Арангаа алсын барьгаад явж ирсэн юм аа. Тэгж багштай анх шалгуулад. За ингэж 75 онд анх энэ аймгийн соёлын ордонд орж иж ухнаа багштайгаа ажиллаж хөдөлмөрлөөд би 80 онд 8 дугаар ангид байсан чинь л одоо нөгөө ордон соёлын ордон одоо хөгжим драмын театр болно хүүхдүүд шалгаж аавна гэд зар яваад тэгэл манай ангиараа ирж шалгуулжсэн байхгүй театр дээр ирээд тэгэл бүгдээрээ шалгуулаад дуунаас бусдад нь шалгуулсан. Эхлээд бүжиг шалгуулаад тэнцчихсэн. Би ангиас ганцаараа тэнцсэн байхгүй бүжигт. Тэгэл ухнаа агш надтай айгүй тийм чухал харьцсан байхгүй юу. За чи тэнцчлээ. Ингээд юу яаш дуутахад ирээрээ л гэсэн. Нөгөө алтан цэцэг манад ирээд хөөе чи ингээд театр тэнцсэн гэж чамайг ингээд соёлын ордон дээр дуудаж байна гэл. Тэгээ би тэр ирээд тэгээд тэнд тогт хоёр гэдээ бас манай анхны одоо театрын анхны бүжигчин тогт хоёр зүүн баянгаас ирээд би тэд ингээд тайзан дээр ахиж шалгуулж байгаа байхгүй юу. Тэгээд шалгуулаад тэгэл тэнцсэн. Тэгээд за та нар ямар ч байсан ингээд одоо театрын ууган бүжигчд болно одоо ингээд 7 сарын 11-нд баяраар ингээд чагсаал орно шүү, ирнэ шүү л гэсэн. Тэрэнд нь би ирээгүй. Би төмөр замын хүүхдээ манай ээж аав төмөр замчдээсэн юм чи тэгээд хүүхдүүдээ нөгөө нэг элсний баригад гаргаад ингээд ажилуулад тэрэнд сар ажиллахгүй юу. Тэгээд өдрийн 3 хооллоод би ингээд амар таргалчихсан. Амар торхоо үг шалгуулангуудаа таргалцсан байсан чинь намайг ингээд ордон дээр дуудаж чинь ингээд болдгоо. Ирсэн чинь нөгөө аймгийн даргын захирамж гараад шууд автоматар ингээд биднийг одоо нэг театрын бүжигчин болгоод авцсан юм байна л да. Тэрийг мэдэхгүй ирсэн чинь ухнаагч намайг таньдгүй. Чи нөгөө нэг шалгуулсан хүүхд мөн үү л гэж. Мөн л гэлээ. Гүй чи биш гэд. Бондоо байсан бүдүүн борын болчиход ороод ирэхэр чинь яаж тарах. Тэгээ ахиж намайг шалгаад үгүй яалтангүй мөнгө чи яасыг таргалааваа гэд. Тэгээд ороод 1 сар болоод 1 сарын хугацаанд одоо манай цэцгийгч гэдэг айгүй мундаг гоё бүжигч одоо миний бас нэг багшийн маань ингээд одоо эмэгтэй талаас нь миний багш айгүй гоё ихчээс яг намайг тосч аваад тэгэл ерөөсө бүх юмыг зааж байгаа байхгүй. Тэгэл ерөөсө 1 сар болол би одоо ангаахын хүүхдүүдтэй нийлэл одоо манай энэ хуучин Ахмад бүжигчтэйг нийлэл театрын тайзан дээр анх удаа бүжиглээл мөнгөн мөлийн эзэдийг хийгээл түнэрсэн харанхуй юм тэр одоо зэрэг мэрэгл чи огт харахгүй байгаа юм чинь түнэрсэн харанхуй мананд ингээл тайзан дээр яаж бүжигснээ мэдэхгүй 16 настай жоохон байсан юм чи тэгж анх багштаа танилцаа багш маань тэгээд намайг ингээд гайгүй бас бүжиг сурчингууд анх ингээд
театрын тайзан дээр гаргаж ирсэн. Манай ах чинь ингээд айгүй гоё мэрэгжлийн багш нарыг авчираад Дойрын театраас баасан хүү багшийг авчираад бидэрт анхны ингээд сонгодог бүжгийн тавилтыг заачиж байгаа байхгүй юу. Бид нар ч ерөөсөн мэрэгжлийн бүжигчдээс ялгархааргүй тийм хэмжээнд айгүй мундаг сургасан л та. Тэгээд Монгол ард хичээл хөгжим бүжгийн багш жав багшийг авчираад заачиж байгаа юм чинь. Тэгэл цэнгүүн гэж айгүй гоё тийм балет чинь бас ирээл биднэрт чинь ингээд багшлал. Ерөөсөө тэгээд 18 аймагтаа бараг Дорногойн театрын бүжигчд яг мэрэгжлийн юм шиг харагддаг. Тийм мундаг сургалтыг бол бидэрт айгүй гоё зөв мундаг заадаг гэсэн. Би 1986 онд ангийнхаа 4 хүүхэдтэй тавуулан бид нар хөгжим бүжгийн дунд сургуулийн ардын бүжгийн ангийг төгсөөд тэгээд тухайн үеийн соёлын яамны томилолтоор Дорногой аймгийн хөгжим драмын театрт бүжигчнэр ирж ажиллаж байлаа. За биднээс төгсөөд ирэхэд бол ухаан агшил эрүүл мэндийн шалтгааны бол бас группт байж байгаа. Тэгээд ингээд бас мэрэгжлийн 5 бүжигчд ирлээ. Тэгээд яхахтар өөр бол группээс татгалзаа тэгээ ажилдаа орсон. Тэгээд ухаан агш ажилдаа орчоод ерөөсө бид нар чинь 6 сард төгсөж ирээл 7 сард нь наадмын концерт дээр мөнгөн буйл бүжгийг 8 пар буюу 16 бүжигчнэр анх удаа аймгийн театрын тайзан дээр бол хийж байлаа. Ингэж бол би энэ театр ухаан холбогдож, бүжгийн урлагаараа холбогдож, тэрнээс хойш 1995 он хүртэл би ажилласан. Тэгээд ухаан агш маань 1992 онд бурхан болох хүртэл ажиллаж байсан юм аа. За би бол энэ театрыг бол бүр багаасаа мэднэ. Ягаад гэвэл энд манай ээж хоёр маань ажилладаг байсан учраас би бол одоо хар багасаа 1-2 дугаар ангиас эхлээл ингээд ирдэг байсан. Мэддэг байсан багшаа. Энэ хүн бол одоо энэ театрын мундаг бүжгийн багш гэдгийг мэддэг байсан болохоос биш өөрийгөө бол бүжигчин болно гэж төсөөлж байгаагүй. Тэгээд сургуульд явхад бол багш маань бол ингэсэн. За бүжигчин хүний юу бол ажил бол хэцүү шттэ хүмүүнээ одоо тэгээд чи бол одоо сурлагыг мэдчихэл байгаа л ээж их хоёр чи энд ажилладаг гэсэн чи одоо бас мэддэг учраас чи бол бүжигчин болно гэж явж байгаа учраас чамд бол хүнд хэцүү юм бол их тохиолдож шүү минийхөө шантарч болохгүй шүү л гэж хэлж явуулж байсан. Тэгээд эхний 1 жил яваад очиход бол үнэхээр л өстэй бүжиг гэж юу гэдэг нь өөрөө үзэж тэндээс таашаал авдаг байсан болохоос биш бүжигчин хүн ямар хүн байдгийг гэдгийг бүжиг гэж юу гэдэг нь гэдгийг үнэхээр мэддэг байсан. Мэдгүй хүнд хэцүү бол мэдэрсэн. Одоо шантрах үе гарч байсан. Багш нар бол зөндөө олон юм аргалзааг нь яагаад бол одоо багштай минь өрсөлддөг байсан багш нар бас надад хичээл ордог байсан. Зарим нь Дорногойн тэмээн тавхаатан мөртлөө гэж загнадаг л байсан. Тэгээд тэрнийг би бол одоо багштай бас арай ирээд хэлээгүй л дээ. Тэгээд 1-р курсээ төгсөөд ирээд бол би энд дадлага хийсэн. Тэгэхэд бол багш бол аваа чи чинь бүжгийн дөртөө болчих. Өстой хөөрхөн болцсон байна гэдэг. Энд бараг нэг 2-3 сар төгс зуны хамралтыг дадлага хийгээд намар явах болсон чи миний сэтгэл шууд ховираад ерөөсөө энэ сургууль явмааргүй байна гээл өстой ээжтэй эрхэлдэг гэдэг нь хөдөлсөн байлгүй тэгэл хэвтцсэн. Ерөөсөө өнөө маргааш сургууль хичээл орох гэдэг би ерөөсөө явахгүй энэ мэрэгчлээ би явж чадахгүй гэж гүрийгээд хэвтцсэн. Тэгсэн чинь нэг намрын нэг өдөр нэх хүүтэн бороотой өдөр багш маань манай төрөд ирсэн. Нэг өглөө гэртээ унтаж болно. Гэртээ унтсан дээрээс бороо ороод ингээд шаагаал зүгээр өчргөө хүүтэн бороотой тэр. Тэгээд нэг сэрсэн чил хөнжлөө тунтраад хэвтчихсэн чил нэг хүн яриад байна манад нэг ээжтэй маань. Тэгсэн чил багш хөнжлөгийн тусаар ингээд харсан чил багш ирсэн. Хар ногоонтэй хэлтэй ингээд багш минь ирсэн. Ээж тэр цаа уцаа сууж. Тэгээ миний тухай ярихгүй байх. Тэр хоёр л зүгээр одоо үеийн хүмүүсийн тухай ингээд. Тэгээд боссон чил багш. Тэгээ би халгаж гал боссоо мэдээж одоо намайг явуулах гэж сургуульд явуулах гэж л манай гэрт ирсэн байгаа. Тэрнийг бол одоо мэдээж ээж л дуудсан байгаа. Энэ хүүхд ингээд явахгүй байна. Ингээд сургуулаа хайна гэдэг байна. Ухнаа маань ачиж нэг альдаа л гэж айгуулаа тэгж хэлсэн баг. Тэгээд халгаж гал боссон чинь багш маань өө миний хүн сайхан амарсан уу? За гадаа хүүтэн бороо ороод та хачин байна даа гаал тэгэл. Өөр би одоо загнах болов гэж хайжсэн л та. Тэгсэн чи ерөөсөө тэгээгүй. Тэгэл би босоод ингэсэн чи. Тэгэл цай уусан, тэгэл ер нь цай уугаад яриа өдөж явсаар агаад нэг мэдсэн чинь намайг ерөөсөө сургуулийн тухай нөгөө миний сургуулийн тухай яриад сургууль хаях гэж байгааг мэдтсэн. Тэгэл намайг өрөөсөө ухуулж эхэлсэн л дээ. Тэгээ би бол
явахдаа гэрээс гараа явахад нь би одоо зөвшөөрсөн хариу бол өгөөгүй, их дургүй байсан. Тэгээ ээж бол одоо оройн бол одоо шууд намайг багцаал дээр очиод явуулсан. Тэгэхээр их дургүй явсан тэр 2 дугаар курст. За тэгээд 2 дугаар курст очиод бол одоо гэрээс мэдээж дургүй явж байгаа хүн чинь хотод очиход бас яад үл одоо хүний нутаг бас одоо тэгэл хүүтэн боротол хотч байгаа их дургүй байсан. Тэгээд 2 дугаар курсээ бол харин очиод бол хичээсэн. Тэгээд төгсөөд ирсэн. Төгсөөд ирэхэд бол багш маань их баяр хүргэжсэн. За миний хөө бүжигчин хүн одоо их гэрхаа байх хэвээр бүжиг дэглэгч хүн гэрхаа байх хэвээр урдуур хагурч нохоо өнгөлөг нохоо өдр ингээ явахад гүйдлийн саа харж бай. Ямар хөдөлгөөн тоо нохоо бай. Ямар амтан чиний хажуугаар явж ийн хүн яаж одоо чамтай хайрцаж байна. Тийм учраас чи их гэрхаа байх хэвээр бүжигчин хүн гэрхаа байх хэвээр. Ялангуяа дэглэгч хүн бол тийм байх хэвээр. Тийм учраас чи бол одоо миний отхон шав. Одоо энэ театрт бол одоо багш нь хэдий болтол ажиллаач үлээ. Чи одоо энэ театрын бүжиг одоо цааш нь өргөжлүүлээд авч явна энэ бүжигчдтэйг нийлээд гэд. Ингэж ярьжсэн яриа нь бол одоо надад аюул татхан үлдсэн байдаг. Савны багш бол одоо энэ тэр тухайн одоо энэ хинтийн санжаа сурвал гэдэг байлаа хөвсгөлийн чалхаан тэргээл үжийн том багш нар байсан л да. Тэр багш нараас шал өөр манертай. Ер нь одоо ингээд бүжигийнх нь одоо тавьсан бүжигийнх нь тэр дэг хөдөлгөөн одоо маяг нь бол тэр усудаа шал өөр. Нэгдүгээрт ард түмэнтэйгээ айгүй ойр, ах уйтайгаа их ойрхон. Тэгсэн хэрнээсээ тайсны тэр жинхэнэ бүжиг байх хэвээр тэр бүхий л хөдөлгөөн тэнд байж идэг. Багш чи өөрөө болохоор ингээд дандаа нөгөө нэг ахуй амьдралтай холбосон хөдөлгөөнүүдийг бид нар зааж өгнө. Одоо эндээс юм авах гэж байна гэдэг одоо нэг үсрэлт ингээл заах чинь тий дээш ингээ хөөрөх чинь за тэрийг барьж аавна шүү гэл ингээл тий тийм гоё хөдөлгөөнөөр ингээ тийм дандаа ахуйтай холбоотой хөдөлгөөн зааж өгдөг. Одоо яагаад гэвэл одоо энэ өдөр энэ концертанд нар говьтуудын тоглолтод орж байгаа хэдэн бүжиг нь байна. Энэ бүжгээс л одоо ер нь анхны тавилтын харахад өөрийнх нь хэлж байсан тэр утга агуулга хэмжээ ингээ одоо бодож байхад ердөөсөө яг л ард түмний дундаасаа үйл хөдлөлөөр нь бүжигийн хөдөлгөөнөө олцсон. Одоо миний л дагаж араас нь харж байсан одоо янз бүрийн тэр хөдөлгөөн өнөөдөр одоо ингээд бүжгүүд дээр нь бүгд байж байгаа. Анх би багшаараа казах бүжиг заалгаж байлаа. Энэ 75 онд. Тэрсэн казах гэдэг нь сөвждийн казах гэдэг бүжиг байсан. Ганц хүн хийдэг тийм гоцол. Тэрсэн дараа нь ахаад казах бүжиг бас заалгалаа. Хоёулаа хийдэг. Зөвлөд нэг хийж байсан хоёр партнертай болоод бас казах бүжиг. За тэр казах бүжиг маань одоо өнөөдөр бүр хос залуус болоод ингээд бүү олуулаа овший болоод ингээд бүжиглэгдээ явж байна. Одоо манай нацгаа багшийн бас ая. За тэгээ багш маань өшөө бүжүүд гэхлээр одоо энэ өнөөдрийн тоглолтод орж байгаа мөнгөн бойлын эзэд байна, цовлохорчин байна, малчин залуус юу баялагчин залуус энэ залуус руу бүжгүүдэн тун ол. За дээр нь тэгэл гоцол бүжгүүд байна. Одоо энэ уулын шарын тэш анх гоцол гарч байлаа. Хөрсийн амгалан баг гал бүжиг байлаа. Эсвэл одоо би сайхан Монгол бүжиг хийдэг гэж бодоод. Тэгээд сар хэрэгтэй болсон. Охноо одоо яндан бонаар удагчдаа бишээд би казак бүжгээ дэглэчихэд энэ хөгжим гарч ирэхгүй байна. Шинэ жил болох гэж байгаа. Тэгсэн чинь ерөөсөө болж өгдөггүй. Тэгээ бүр сүүлд найруулагч дуудаад одоо чи нэг бүжгийн бэлэн болчиход байна. Чи одоо хөгжмийн гаргаж өгөөч гэдэг. Би одоо яаж чадахгүй. Тэгж чад гэрнтхэн би энэ ард төмөр сумд манай би ахад дээрээ байсан. Төмөр сумаас явдаг юм л да. Энэ хой сэтгэлийн хөдөлгөөж хой шиж энэ олон айл байхгүй. Ерөөсөд шууд ингээ хөдлөөд аваад ороод идэв. Нэг сайхан өдөр тэр өглөө ихтэй босоод ингээ хой сэтгэлийн хөдөлгөөж гараад ирсэн чинь тэндээс 100 баян харагдаж идэв. Их сайхан өдөр харагдсан юм байна. Нартай сайхан өдөр. Тэгэл траагаал 100 баян ингээ хараад тэгэл тэр аян орж ирээд одоо казак бүжиг 73 онд зохиосон бүжиг шүү дээ. Одоо энд тайсан дээр хэрэгжилж бүжиглж байна. Одоо бидний ухнаа битэрийн 10 гаруй бүжиг бай. Тэрнээс бараг бүгдээрээ одоо тайсан дээр энэ одоо хэрэгжилж бүжиглэгдэж байгаа. Ингээд ухнаа надад бас намайг их шахаж тэр сориу тэгж бүжиг хийж тэгээд сориуг би зүгээр өөр ямар болсон бол бас тэгээд хорхи тэр тэнгэрийн орон тайлсан тэр найзтай би бас баярлаж явдаг. Би одоо сайхан үерхий сайхан байсан. Уран бүтээлийн сайхан анд найз байсан.
За чи энэ нэг хараад авдаг. Аль өөрөө одоо зааландаа орж ирээд л өөрөө тачигтлгүйгээд энэ гэрс нэг 2 3 хөдөлгөөн хийчдэг. Ингээ харахлаар тахад эвгүй хөдөлгөөн шиг харагдаад. За чи энийг нэг хийгээд. Гэдэг. За би харснаа өөрийнхөө багшийн тэр явж хийсэн хөдөлгөөний дагаж ингээд нүд алдлуул харж байсан хүн чинь хийгээл үзүүлдэг. Энэ мөн үү гэдэг болж байна. За энийг ч нөгөө хэдтэй заагаад. Гэт. Тэгэл би энэ дүүнэрт л тэр үеийн бүжигчдтэй тэр заана л да. Тэгэл тэр ер нь намайг их дагуулж явах дуртай. Тэгээ дагуулж бол энэ тэнд л явж л за энийг ийм хөдөлгөөн шинийг хараадах. Надаас аваад. Тэгэхээр нэрийн гайгүй тэр энэ өөртөө авчаал за энийгээс нөгөө хэд дээр заагаа л гэдэг. Тэгээд энэ хэд дээр зааж Одоо энэ цулхирч ингээд бүжиг байна шүү дээ. Бараг өстө сар гаруй болсон. Манай багш ингээ хөдөлгөөнөө бодоод бид нэр ингээл хийгээл одоо цулхирч айгүй олон өөрчилсөн байхгүй хөдөлгөөнүүдээ одоо тэгээд биднэрт ярьж өгтөө болохоор ингээл тэмээнжингийн цуваа ингээ яваал тэгээд нөгөө нэг ингээд цулхиртай газар очиад цулхираа түүгээл те. Тэгэл тэр болгоны нөгөө хөдөлгөөнийг нөгөө олно гэдэг чинь айгүй бас те. Тэгэл биднээс айгүйх олон удаа хөдөлгөөн хийлгээл эхлэлийнхаа хөдөлгөөнийг эхэлж хийсэн хөдөлгөөнөөс солиол ингээл тэгсээр аад гарсан хамгийн гоё бүжиг. Одоо ингээд бүр сэтгэл тоногс одоо манай Дорногын ард түмний бол ингээд нүдэн зүрхэнд нь баг ингээд байж идэг тийм гоё бүжиг болсон. Цулхирчин бүжгээр бол би бас амар их бахархсан. Манай багш нэр тэн дээр бол нэрээ нацгаа багш хөгжмийн хийгээл орж ирэл ингээд энэ төгөлдөр хууран дээр хөгжмөө тоглоал янга багш чинь ингээд хөдөлгөөнөө өөрчилж байгаа байхгүй юу? Аяа сонсоол тий хөдөлгөөнөө өөрчилнэ. Эхлээд аяа сонсоогүй хоёулаа хоорондоо ярьчаад хийсэн хөдөлгөөнөө аяа сонсонгуудаа сольж байгаа. Тэр нь ингээд сэтгэл хоногшоол амар гоё хөдөлгөөн болоод тэгэл бараг сар гаруй бас болж иж гарсан хамгийн удаж иж гарсан бүжиг нь. Тэмээ гэдэг амьтныг бол үнэхээр Монгол улсад тэр тэмээ гэдэг амьтныг бүжгээрээ бол дархлан гаргаж өгч чадсан. Одоо Монгол ганц тийм бүжиг дэглэгчүүд миний багш гэж боддог. Яагаад гэвэл босоод бүжгийн багш нар дэглэгч нар том уран бүтээлчүүд бол тэрнийг бол аль хэдийн ингээд хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол улсад бол одоо энэ говь талаасаа бол тэмээний тухай бүжгийг бол ухнаа бол үнэхээр авч явж байна. Үнэхээр сайн бүжгүүд хийлээ. Тэр байтугай манай олон бүжгийг улсын ардын дуу бүжгийн чуулга авч бүжиглээ. Өөрийнхөө уран санд авъя гэхэд бол манай аймгийн үеийн уран бүтээлчд өнөөдөр таслаагүй авч явсан учраас тэнд бол өгөөгүй. Яагаад гэвэл энэ бүжгүүд бол манай энэ театрын уран сан мөнхөд байх ёстой уран сан гэж боддог. Монгол одоо тоотойхон хэдэн мундаг бүжиглэгч нэг шүү дээ. Тэгээд энэ алдартай хэдэн бүжигтэй Монголд амьдэрсэн хэдэн бүжиг бай. Тэр дундаа энэ мөнгөн буулийн гэдэг бол одоо ардын дүүжийн чуулга намайг урын татаад илж байхад 51-д хувцас хийгээд. Тэгээд орон соёлын яамны уран бүтээлийн коллегээр хянуулаад загнуулаад болж ирсэн. Та нар Дорноговын ганц сүлд бүжиг хийсэн бүжиг та нар аймгийн эрбэтор та нар булааж авлаа. Болно атаа гэж. Соёлын яамны коллег. Тэгээд болж ирсэн. Түргэн сэтгэдэг. Тэгээ юмыг зураглахтаа их гоё. Одоо тэр бүжигнээс нь харахад одоо тэр юу бүжиг энэ тэмээний тухай мөнгөн болийн эзэд энэ бол ер нь их сайхан зургалтай шүү дээ. Одоо дарав дураг сайтай тийм ээ. Тийм бүжиг. Тэгээ юмыг их түргэн сэтгэдэг. Тэрийг их оновчтой бүжигтэй оруулж чаддаг.
1979 онд Монгол Ардын хувьсгалт намын Төв хорооны улс төрийн төвчөөний 351-р тогтоолоор Дорногов аймагт хөгжим драмын театр байгуулах шийдвэр гарсан. За энэхүү чухал шийдвэрийг гаргахад нөлөөсөн гол хүчин зүйл нь Дорногов аймгийн соёлын ордны уран бүтээлчдийн Улаанбаатар хотноо тохиолсон соёл урлагийн арга хоног байсан юм а. Соёл урлагийн байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажилласны үндэч бүгд наримт Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар аймгийн соёлын урдны бүжгийн багш ухнаг урлагийн гавьяа зүтгэлтэн цолоор найрал дууны багш буян хишигчийг улсын гавьяа жүжигчин цолоор шагнасан юм. Манай чинь 79 онд 3 бая дагсаж ирсэн. Аав гавьяа таваад манай энэ дүү гараад шинэ гэр барьж ирсэн манай. Аваа шинэ гэр. Болгол гаяат аваад мен төргий гаяа хөргий. Би ямар гаяат талцсан байгаа шигнэ. Гаяат аваад гаяат таны юу юм яагаад ажлын газрын тэр мен төргий сүрхөл. Эм ахгүй өглөө бэтээ юун дээр хатаа стикээр очоод эм ахгүй таскаар очдөг аахгүй. Ихсэн чи тэгэл өгөн гаяат өгөн гаяат аяат урдуур гэж нэ. Тэр тавдаа гэж настаны сайхан байсан. Яг шаардах үед бол өөрөөсөө зарчим шаарддаг тавина л да. Урлагийнхаа ер нь хагас одоо диктатуртай ажиллаж байх хэвээр тэр тусмаа тэр дотор бүжигчд гэдэг бол ердөөсөө хөлс одоо гардаг байж болохгүй та нарт. Улсаа бүжиг хийхгүй бол дасгалаа хий. Дасгал байхгүй бол битэд суугаад шаардлагын хэмжил тавьдаг тэгэл. Тийм л юм байна. За манай ухнаа өгш бол ерөөсөн мундаг хөдөлмөрч жинхэнэ бүжигчдийн бол өстэй нөгөө элдвэрийг хангана гэлээ гэдэг шиг нэр бэлтгэл сургалтыг өгдөг бол өстэй нэрээс бүр айгүй хийлгдэг байсан өстэй бүр айгүй чанартай хийлгдэг байсан. Тэгээд нэг онцлог гэх юм бол ингээд нэг бүжгийг ерөөсөө ингээд эхнээс нь дуустал гүйлгэж нэг хийлгдэггүй. Ерөөсөө одоо өдөөс өмнө бол зөвхөн төгсгөлийн хэсгийн ч үт юм уу. Тэгээд дараагийнх нь өдөр нь дунд хэсгийн эхлэл хэсгийн ч юм уу тэгэж ингэж хэсэгчилж хийдэг тийм хийлэгдэг тийм онцлогтой хүн байсан. Тэгээд хэсгээрээ яг бэлтгэлэнд бүрэн хангагдсан гэж утсан цагтаа нийлүүлээд эхнээс нь дуустал ингэж хийлгэж тийм онцлогтой хүн байсан. Манай багш маш хөдөлмөрч хөө гэдэг. Бид нар бол хилээ унжуулад ингээд хөтлөө ядраад ингээд бараг шалан дээр ингээд хөвтцсэн багтлах 3 гэж зогсож идэх юм байсан. Хизээч зүгээр байхгүй. Өөрөөсөө байнга бүжигчин хүн бол байнга хөдөлгөөнтэй байх хэвээр. Хөдөлгөөн дутуу хийх маш дургу. Ямар ч гэсэн хөдөлгөөний гүйцэд бүр яг ингээд ёстой тултал хийх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Тэр бол үнэхээр чухал шаардлага бүжигчүнд заавал байх ёстой. Хизээч хайж болохгүй тийм шаардлагыг бол бидэрт ингээд эзэмшүүлж өгсөн. Тэрүүг нь би бахархдаг. За юмыг гүйцэд хийж байгаарэ гэдэг байсан. Бити дутуу юм хийж байгаарэ. Надад бас нэг тэгж ийсэн шүү. Юм дутуу хийж болтгоо шүү. Минийхээ гүйцэд хийж байгаарэ. Тэгээд хамгийн гол нь гэрхай байгаарэ, ажигч байгаарэ гэж л надад хэлчихсэн. Одоо ингээд нөгөө ойрын ингээд одоо зүүн бангийн нөгөө отряд чинь нөгөө айгүй олон цэргийн ангид шүү дээ. Тэгэл нөгөө бүжигчд хуваагдал явангот нөгөө бас партнер тутна. Эмэгтэйчүүд ихтэй байсан та тухай үед. Тэгээ багштайгаа партнерлоод Мартин залуус дээр манай багш чинь нөгөө амар тийм эмоцтой шүү дээ. Айгүй тийм ингээд нүд ам нь эргэлдэл зүгээр шүү дээ. Ингээд амар тийм эмоцтой. Би нэг багштай партнерсан биш. Хөдөн өргөхдөгч байгаа юм чи. Намайг чи зүгээр аваад тахгүй л тийм айгүй гой хөнгөн шингэн манай багш чинь. Өөр их хөнгөн их мундаг гой бүжиглэн амар маниартай тийм гой нүдээ эргэлдүүлээд айгүй гой бүжиглдэг мундаг хүн байсан манай багш. Багштайгаа би партнерлоод бүжгэж ирсэн үе надад байгаа бас. Манай багш бас их гой бидний чи ингээ аваад ингээ бүх ингээ бүжигчдэрээ ингээ одоо нөгөө нэг сашрис өдмөрийн барьгаад гэж байсан байхгүй дээрээ. Тэгэл нөгөө нэг хинийд нь юм хийх хэрэгтэй ингээл тэгэнгүүт чинь нэгнийд нь бөөнөр ингээл багштайгаа бид нар очиод багш тэрий чинь тэгэл манай тэрний дарга нь баснаах гэж байлаа. Тэгэл баснаах чинь манай одоо театрын бүжиг ангийн хамгийн анхны дарга бүжиг ангийн дарга. А тэгээ дараагийнхан дарга болохоор осгон болтох байхгүй юу. Тэгэл манай энэ дарга айгүй гоё зохион байгуулалттай. Манай багш чинь ингээд бидний яг ингээд нэг гэр бүлийн хамт олон одоо нэг гэр бүлийн хүмүүс шиг болгож чадсан. Тэгэж ингээд бүжигчтэй айгүй гоё тийм хооронд ингэж амар ив найрамдалтай байх талаас бол айгүй мундаг. Тийм байсан. Тэгэл нэгнийхээ гэрт очиж мод хөрөөдөн те эсвэл гэр араагийн дулаална тэгэл нэг тиймэрхүү ажил бол зөндөө байдаг гэсэн шүү дээ.
Ер нь бол биднийг бол ингээд яг ингээд базаад яг нэг цөм нэг гэр бүл хин хэнийг ингээд мэддэг тийм айгуу гоё болгож өгсөн. Тийм л хамт олныг бүрдүүлж өгсөн. Одоо хүртэл бид нар ингээд одоо хөшөрсөн мөртлөө ингээд одоо манай ахмад үжигчд бол одоо бүгд бас айгуу хоорондоо холбоотой. Нэгнийхээ зовлон жарлыг бас хуваалцал тэгэл явж байна. Тийм. Тэгээд ер нь ажилдаа байж явах дуртай намайг нэг өнөө группд ороод ирснээр намайг дарга бол гэж юм. Дараа хөнгөө ажил өгч байгаа тэр дарга бол гэж юм. Ялгсан тэгээд өөрөө нэг дарга болох сонирхолгүй байсан баг. Тэгээд бүжигчтэйгээл байж явах дуртай. Ер нь бүжигчтэй бол аюулгүй хайртай шүү дээ. Аюул тэдэнтэй дуртай. Манай тэрний өнөөдөр агуу өгтөн тэгээд тэр хоёртой очиж нэг ярьж хөөрчөөд ирээч гэж байна. Нэг нь жоохон юм дорооцсон юм уу тийм болоо тэнийг би очиж одоо ганцаа хэлж орж өгөх болохгүй гал. Дандаа тэр эдэн бүжигчтэйхэн төлөсөн. Өстөөсөн. Бүжигчтэн ч гэсэн эдэн сайхан хүүнүүд огтод байсан. Ийгөө сайхан залуучууд дандаа залуучууд сайхан. Гоё л тийм тэр эдэг харахаар бол өстой гоё л харагддаг байсан. Лавагаан дурсыг хоёрдгөө л бас тэр мундаг сайхан дэглэсэн бүжгүүдийг бас нэг одоо ухнаа гэдэг үнийг танихгүй ч гэсэн бүжгийн таньдаг байгаасаа гэсэн уран бүтээлийн бас нэг цаашд нь бас нэг үргэлжлүүлээд явбал бас тэрнээс сэдв аваад өшөө одоо тэр бүжгнээс ч одоо маш их юмыг авч болно шүү дээ. Одоо цулхирчин гэхэд цулхир гэж ямар юм байдгийг одоо нь хүүхдүүд мэдэхгүй. Тийм учраас тэр бүжгийг бас цулхирчин бүжгийг үзээд цулхир гэдэг юм чинь ингээ нангаа шигшээ гэж ингээ шигшээдэг барьдаг. Тэр болгоны тэр бүжгнээс бас үлгэр дуурал аваад бас хүүхдүүд тийм байдаг юм байна юм. Гэтийг бас үлгэршээ болох болоо гэж бодож байна. Монгол улсын урлагийн гавьяас зүтгэлтэн бүжигдэглээч Лодонгийн ухнаагийн гэр бүл үр хүүхдүүд нь уран бүтээлийг нь олонд танилцуулах, алдрыг нь дурсах, мөнгөчүүлэх зорилгоор уран бүтээлийн тоглолтыг нь хэд удаа зохион байгуулжээ. За төрсөн сум Хатан булгагт нь нэг удаа зохион байгуулсан бол уран бүтээлээ туурж байсан Саран хөө театрт хоёронтой зохион байгуулсан байна. Тийм анхны тоглолтыг бол нутагт нээхийг бол энэ Хатан булгаг сумын соёлын төвийн эрхлэгч цэцгээ гэж эгч мэн санаачлаад та хэд нэг хийлцэн хамтрах уу яах уу гэд тэгээд хамтран зохиогоод бидэд эндээс нэг 2 шавь ноцсондоо эндээс алтан дөшах мөнх насан энэ хоёр очиж бүтэн сар Хатан булгагт бүжиг дэглэж аавын бүжгүүдийг сэргээн тавьж тэгээ бидэд очиж тэнд нь 3 хоногийн үйл ажиллагаа явуулж исэн. Хоёр дахь тоглолтын нь болохоор энэ театртай хамтраад гэр бүл дээр бидэд бас нэг санаачлаад нэг тэгмээр байна гэж санал тавиад хийсэн юм аа. Тэр их гоё тоглолт болсон. Тэгээ бүжигчд нь өстой өөрснөө бүжгэлсэн юм техник бүжгэлэхэд өстой яг л нэг дээр үед бүжгэлж яасан яг л тэр бүх юм нь бол өстой өөрөө ирэхгүй нэг сайхан бас өстой гоё би тэгээд бол айгүй баярлжсэн. Би хэдэн бүжигчтэй нэг тэр бүжгэлэхэд өстой тэнд өстой нэг л өвгөн найдаа юм шиг л гоё санагдаж бүжгэлэхэд нэг тэр хэдэг бүжгэлээд хүсэж яхад нь үйлчилсэн. Ямаа одон чимэд таа тэр хэн тэр ирсэн. Аккордарын бүжигаа даш болбор энэ өстой гоё гэж авчихсан. Гавьяасаар хүмүүсийг төрүүлж чаддаг, гавьяагийн бас дурсаж, үлдээж чаддаг гайхамшиг дурнгойхонд баярлалаа. Монгол байдлаа дэлхийд гайхалтай сууд харуулжаад үлсэн энэ гайхамшигт газар шорооноос Монгол улсынхаа төлөө ариун хөлсөн асруулж авсан хүрээлтгой шиг олон баатрууд ирсэн энэ улсын энэ газар шорооноос Монгол эх орныхоо төлөө ариун хөлсөн асруулж авсан данган онцг шиг баатрууд ирсэн авьяас үлгэн зориулж авсан ухнаа шиг гайхамшигтай хүмүүс ирсэн гэдгийг өнөөдөр би энд
Би сэтгэлээрээ дахин мэдэрлээ. Монгол Улсын өргөн байдлын ухаангийн дэглэлт хоёрсгалын морин зэрэг. Монгол Улсын өргөн байдлын ухаангийн бидний мэдрэмжийн байдлаар төвлөрөх явцад хаш атан бүлгэн жилийн дараа аан хатаа бүтгэгчин сандраг авсан нэг нүүрч байна. Өнөөдрийн энэ концерт Сажигачаас хойш бараг 1 жил болсны дараа болж байна. Энэ үед бүгд найрамд хэмжээгээр тулсаад Монгол суух бүрэн эрхэл эчин сайд Эренбүүчи хойлгаан ирж оролцгоо явуулвал Сажигачийн хичнээн их буянтай хүн байсны нэг гэрч гэж би бодож байна. Өвчтэй байхдаа бол нэг тийм хүн зоогоод бидний нэг яагаад байхаар тийм актер гэдэг гифтер мэвтэрт ороод тийм олон юм бодоогүй шүү дээ үрхэн. Тэгэл гүйж яваад ажил хийгээд энэ ажил хийж чадах байхад гэр орондоо яваад мал хойд хэдэн мал авчирчаа тэр үед чи бүх юм хэцүү байсан үед бас нэг хэдэн мал аваад та идэж хэрэгтэй гэж ер нь тэгэл мал гээд хоёр газраас нэг хэдэн ямаа хон жоохон зоглол хэдхэн малтай болоод өгөндөө бас яхад би муутай юм чинь яг цайны сүрчгсэн сүтэйсэн юм болгож байдаа гэж бодоод байт. Тэгэл нэг ээлжид маллаа тэгэл тийш на байшин дэс манайх 58 дэс сүлдээ тийш гэр хороолд очоод тэгэл болж идээсэн. Манай өгөн чинь намайг зовоогоогүй залуу энэ өвдөд нэгсүүд эндэгт нэг 7-8 хоног гэрчсэн баг туу. Тэгэл нас орсон юм нэг актер хотод очиод нэг цусны өвчтэй байсан. Дэлүү цусны өвчин туссан. Тэрнээс өөр барагтай нэг гайгүй нэг өвчин байсан. Яаж хийж байгаад идэгчлээс цусны өвчин бол үнэтэй хэцүүтэй. Өвчнөөс хойш нэг 2 жил болсон баг. Тэгэхэд бол өгнөгийн сэтгэл санаагаа нуухгүй тулд зүгээр эргүүл юм шиг л өөртөө харьцаал. Тэгэл байдаг байсан дөө. Монгол Улсын урлагийн гавьяас зүтгэлтэн бүжиглэглээч лодонгийн ухнаагийн дотоод бодрол мэдрэмжээрээ дэглэсэн бүжгүүд нь говь нутгийн онцлог ард иргэдийн ахуй амьдрал, уламжлал зан үйлийг тодорхой харуулж чадсанараа үзэгчдийн сэтгэлд хүрсэн байдаг юм а. Би мөнх босч бүтээл мөнх гэдгийн тодхон жишээ өнөөдөр түүний дэглэсэн бүжгүүд Саранхуй театрын уран сан тоглогцоор байгаа нь ямархан бүжигдэглэж болохыг харуулж байгаа юм а. Маш мундаг. Би бол багшаараа айгүйх бахархдаг. Манай багш бол бидний үндэс суурийг айгүй мундаг тавьж өгсөн. Хаач Улаанбаатар хотын чуулга театрууд очиод бүжгэлсэн ч бид нар нүүр улаахгүй багшийнхаа нэрийг улаалгахааргүй тийм мундаг бүжигчд болгож өгсөнд нь би айгүйх баярлж байдаг багштай. Тэгээд тэр бүжиг одоо дэглэж байгаа тэр хүмүүрээс их сонирхол доо. Би өөрөө гайхдаг байсан. Бас өөр багш нараар бүжигийн тэр заалгаж л явсан бид нар. Гэтэл тэр дотрын дундаас л ердөөсөө багшийн маань хөдөлж байгаа юм. Их л онцлог. Одоо хүртэл мартагдаагүй байж байна. За тэгээ үе дамжсан одоо олон бүжигчд байна. Одоо өнөөгийн энэ Хөөс Саранхуй театрын одоо их сайхан авьяаслаг дөөнөр бүжигчд байна. Гэхдээ энэ хэд байна өнөөдөр багшийн маань бүжгүүдийг мартаагүй өнөө хүртэл ингээд үргэлжлүүлээд үе дамжуулаад ингээд өнөө хүртэл ингээд явж байгаад энэ одоо Саранхуй театрын бүжигчдтэй баярлж байна. Багштайгаа одоо ингээд бодоход багштайгаа аюулгүй богинохоо хугацаанд ажилласан. Бараг ингээд хоног хугацаагийн тоолгон бол би бараг жилч хүрэхгүй хугацаад багштайгаа байсан. Яагаад гэвэл ихэнх хугацааг нь би хотод оюутан өнгөрөөсөн. Хотод оюутан болж ирчээд энд театртаа нэг 2-3 сар ажиллаж байтал цэрэг татлаг болоод цэрэгт явсан. За тэгээ цэрэгт яваад байж байтал ээжээс маань захиа очсон чинь багш чинь ингээд бурхан боллоо гэж. Тийм мэдэрсэн. Тэгэхэд бол үнэхээр бас огшоол явсан. Олон сайхан шамнырынхаа хүчинд бол багшийнхаа бүжгийг бол гээгээгүй
Багшаараа тэгээ үргэлж бахархдаг хизээч зүрх сэтгэлээс гарахгүй мундаг багштай байсан. Одоо багш маань амьд байсан бол бид нар өнөөдөр те ямар сайхан одоо ингээд бусдаа ангийг харахаар ингээд би аюу хатаархдаг шүү дээ. Ингээд багш нар нь байж идэг байхгүй юу? Манай анги багш байхгүй. Тэгэл багшигаа байж исэн болоосоо гэж аюух боддتي. Тэгэл сайхан хүн байсан, үргэлж бахархаж явдаг. За манай ухнаа огш бол Монголын бүжгийн урлагийн түүхэнд бол бүжгийн урлагт говь нутгийн ард түмний өв соёл, ёс заншил, амьдрал ахуй, байгаль, амтныг харуулсан тийм бүхэл бүтэн говь нутгийн гэдэг тийм бүжгийн дэгийг бол бий болгосон гавьяатай хүн гэж бол би боддог. Тэгээ бас энэ хүний шав болж олон жилийг бас хамтдаа орон бүтээлтэй өргөж яваасандаа бол би маш их бахархдаг энэ өнөр бол. Сайн бүжигчд бас аав минь бас өндөр гавьяа шагналд хүрэхэд бас их хөв нэмэр оруулсан гэж бодож байна. Өгнөчөр юм бүжгүүд нь одоо болтол хийгдэл одоо бол тайзан дээр хаад сумандан ч гэсэн бүжгэлж ил байдаг. Сумын үндээс бүжгэлж ил байдаг. Аймагтд бүжгэлж ил байдаг. Сургуулийн хүүхдэж байсан бүжгэлж ил байгаа болохоор тэр гоё л байна. Юм хийдэг, юм бигнэл санаандаа тултал юм хийдэг болохоор тэр уран бүтээл нь ч гэсэн одоо хичнээн 20 гаруй жил болж шүү дээ. Одоо тэр нь ч гэсэн одоо амьдрал яваад байгаа нь болохоор тэр сайхан санагддаг. Театрын уран бүтээлчид